man. Намайг Амарсана гэдэг. Энтэм төссөн хүүхднаас маань энтэм өдөр өссөн. Мотод өссөн. Би багадаа эмэдэр өссөн. Тэгээд ер нь бол жоохон дүрс хүүхдсэн. Сонирхчин боксоор хичээллээд тэгээд сонирхчин боксоос хичээлжсэн чинь корона гараад. Тэгээд коронавирус нэг завсарлаж чад холимогдлаан руу орно гэж бэлтгэл сургалтаа хийж чад. Өөрөө хуваар хийж байгаа. Тэгээд хотод ирэнгүүтээ холимогдлааны төвчөнд ороод тэгээд ер нь боломжтой юм ингээд тэгээд нэг хотод клубтэй болъё гэдэг нэг клуб төвч үзье гэдэг одоо ингээд миний амжилттай үндэслсэн багш дээр анх ярьж ирсэн. Тэгэхдээ би нөгөө холимогдлаан жолооч ярьж ирсэн. Тэгээд бэлтгэлээ хийж чад тэгээд холимогдлааны болонготой мотороо орсон. Анх өөрийнхөө одоо багшийг хайж олоод нөгөө би айгүй нөгөө толгойн хамшигт үздэг сохгоо. Тэгээд багш дээр очсон чинь зал руу анх удаа орсон. Амар гоо уур амьсгалтай. Хүн болгоо ингээл тийч ингээл лап бишгэн ороод төс таас гээл тэгээд ойлгож чадлаа. Бүр нэг яг миний нэг байх орчин юм санагдаад. Тэгээд багш маань ирээд за юу юм блэ? Би танд ингээд явах гэсэн юм аа. Тэгээд холимогдлоо хичээлэх гэдэг. Тэгсэн чинь би холимогийн багш биш, би мотын багш. Гэтэ яг чи яваад үзэхгүй. Тэгээд бэлтгэл дээр явангуудаа нэлээ 12 доныг авсан чинь миний одоо бэлтгэл дээр үр дүнгийн минь харангуудаа чи ер нь давган байна, боломжтой юм байна. Чи ер нь над дээр ингээ мотойгоор яваа. Тэгээ мотойгоор хичээллээ. Тэгс чи багш маань төлбөр авахгүйгээр чи одоо манай клуб тамирчин бол тэгээ мотойн тэмцээнд орно. Тэгээ багштай танилцаад мотойн тамирч болсон дээр. Түүний өрсөлдөгчөөр Цэрэг хамтын Амарсана энэ жил 24 настай жин 56.7 кг. Түүний өндөр 175 цм. Улааны сой цаг авсан. Ер нь анхных бол хэцүү байсан шүү дээ. Би ч нөгөө нэг орон нутгаас ирсэн. Тэнгүүтээ хажуугаар нь ажил хийн. Тэгээ бэлтгэлээ хийн. Тэгэхээр ч нөгөө нэг ядарна. Тэгээ нөгөө бэлтгэл ажил хоёр гээд явсараад ерөөс эхний хэдэн ер нь ялагдлаа. За би ер нь ингээд хоёрын хооронд гэж бэлтгэлээ хийгээд ажил хийгээ явах юм бол энэ хэлбэрэхгүй мэн нэг гоо ажилласаа гараад шууд яг бэлтгэлтэй анхаараад тэг явсан. Тэгсэн чинь шууд амар үр дүн үзүүлэнгүүтээ орсон тэмцээн болондоо төрүүлсэн. Миний 2023 онд анх улсын оргоор оронгод төрүүлээд би чинь маажинд 10 хэдэн ороод 4 талаагаар дөрөвний ялаад улсын орго болоод анх. Тэгээд сарын дараа WM холбооныхаа дэлхийн оролцол тэмцээнд орох эрхээ аваад тэрэнд оролцоод би чинь Вьетнам, Мексик, Малайзын 3 тамирчтай үзэж ялангуудаа анх удаа мотойн дэлхийн орго болоо. Тэр амар том төсөв болсон. Сэтгэл зүрхээс мотой Таиланд үндэсний спорт, одоо Монголын үндэсний спортоос бөхөөл Таиландын үндэсний спорт мотой. Мотойн болохоор өвдөг тохоо, өшгөл цохилтоор ялгардаг. 8 мөчөөр зодтолдог гэж ярьдаг. Тэгээ ер нь босоо талаанууд дундаасаа жоохон харьяасталтай ордог. Бэртэл гэмтэл болон хүний дэсвэр зүвчрэх маш шалгасан спорт. Одоо ер нь бол үндсэн техникүүд л 8 мөчөөр зодтолдог, өшгөл цохино, тэгээ тохоо өвдөг тохоо ордог. Тэгээ яг барьцалсан тохиол авирж унтаа. Тэгээ барьцалсан тохиол шууд тохоо хийж болно. Тэнгүүрээ давталтай. Тэгээ бид нар
бэртлийг бол ер нь бол сэтгэл зүгээр л хэмжилдэг. Ер нь бол хурдан идэг нь тэгээд сайн гам барина. Тэгээд ямар бэртэл авсанаас шалтгаалаад бэлтгэл сургалтад тааруулж юм. Тэгжил юм хурдан идэгтэй. Ер нь сэтгэл санаагаар унаад юм бол ямар ч бэртлэгийн болгоно л. Өдөр бол аль сэтгэл санаагаа өдрөж хурдан идэх хэлцүүлдэг. Манай багшийг нэгмэрсэн гэдэг бас мотой боксер хичээлдэг. Маш олон жил болж байгаа. 10 хэдэн жил хичээлж байгаа. Тэгээд маш их туршлагатай. Багштайгаа танилцаад 6 жил болж байна. Миний багш болохоор тэгээд ер нь миний бүх юм одоо багш, тэгээд миний ах, тэгээд хаяа найз болно. Тэгээд сэтгэл зүйч болно. Бэлтгэл зүйд миний эмч болно. Ер нь багшаал миний хардлыг юм харьцдаг. Тэгээ багшаасаа гадна тэгээд бэлтгэлийн хамт олон ахнараасаа тэгээд тасалжуулагчаасаа маш их өдөр дуурайлыг авч өдөр зэрэгтэй ер нь бол тамирчин байж байгаа да. Тэгээ миний даваа талыг болохоор багш маань чи жиндээ амар өндөр тэгээд ер нь бол бас тамирчин шиг тийм өвдөл маш өндөртэй болохоор чи ирээдүүл чамд байгаа гэдэг. Тэгээ би ч нөгөө урт мөчтэй тэгээ хүчтэй зөвхөн ер нь хүчтэй талтай авдаг та. Тэгээд тэднээс дээр минь илүү ажиллаад тэгээд ер нь зааж сурж байгаа юмуд миний одоо өндрийн маань ашигласан тэ хүчтэй талын маань ашигласан талаа бэлтгэл сургалтыг маань хангаж өгдөг. Яг тэмцээн хоол үед бол тамирчид яг 7 хоног нэг 5-аас 6 өдөр хийдэг. Яг тэмцээн ингээд өгөхөд ирж тэгэх юм бол тэгэл 7 хоног баг 7 өдөр өдөр 2-оор хичээлдэг. Яг нэг өдөр нэг бүтэн амраал 6 өдрийн өдөр 2 бэлтгэл хийн. Тэгээ бид нар чинь нөгөө бэлтгэл хийхдээ маш өндөр ачаал авдаг. Зүрхээ маш их ачааллуулдаг. Бочонгоос ачаалдаг. Тэгээ амар ядардаг. Бэлтгэлийг бол маш сайн хаагаад тэгээ тэмцээнд орох сүүлийн 7 хоногт жингээ хасдаг. Тэгээд хамгийн том давуу тал нь ерөөсөө л жингээ хасахдаа өөрөө ялж байгаа л өсөж ялдаг. Жингээ хасахд маш хэцүү ер нь. Тэгээ юм силиконтой хуцтай дээгүүр нь давхарч самс өмснө. Тэгээ хоолоо хасна. Сүүлийн 2 хоног усаа хасна. Юу ч уухгүй. Тэгээ энэ бүгдийг даван талаад гарсны эцэст бол өрсөлдөгчд юу ч санагддаг. Толгойн өмнөх сэтгэл зүгээ бол би өөртөө чи бол үгүй авраг болох ёстой. Би бол заавал яална. Миний ардталд над итгэсэн маш олон хүмүүс байгаа. Энэ сэтгэлийг алдахгүй тул өнөдр заавал яална гэсэн тийм сэтгэлтэй авдаг. Манай Монгол хүмүүсийн уур чадвар ген аягүй сайн. Тэгээд
тулааны спорт маш их хайртай. Одоо хүүхд залуучууд ч гэсэн тулааны спортод амар хайртай болсон. Тэгээ уур чадвар маш өндөр. Ер нь бол Мутай Монголд маш хурдан өсөж байгаа. Сүүлийн хэдэн жилүүд бол хараад тахна маш олон залуучууд хичээлж байна. Одоо хичээлж байгаа бараг 1000-2000 хүсэж байна. Тэгээ насан турш хүмүүс ч гэсэн маш олон байдаг. Гадагшаа өдөр тэмцээнд дэвдэг маш олон тамирчид байна. 5 жилийн дараа ихэд маш том хүссэн байна. Миний хувьд бол одоо дөнгөж эхэлж байгаа миний амжилтын гар бол цаашдаа бол маш олон том амжилтыг нам хүлээж байгаа. Би ч өөрөө фитнес гараад хичээх болно. Заавал би том амжилттай гарна. Би ч одоо нэг тамирчин шоу цэнгийн архитар суухаас хол өгдөг. Тэгээ ямар нэгэн хор зуршлыг сэргэлдэггүй. Биэнд бүр өөрчлөлт гарсан гэвэл сэтгэл санаа бол одоо миний эргэн тойронд байгаа хүмүүс аягүй тийм сайхан хүмүүс гэдэг. Дандаа нэг үнж шудрах тий. Хамгийн сайхан хүмүүс л одоо ингээд миний эргэн тойронд сүглсэн санагддаг шүү дээ. Өөрөө зөв байхад зөв хүмүүс дагаад ирдэг гэх шиг. Тэднийхээ хүмүүсээс урам зориг аваад тэднээс ч гэсэн надад өөрсдийнхөө амьдралаас туршлагаас аваад тэгээ юу нь болохгүй, нэг нь болохгүй, тэр нь болохгүй гэсэн дандаа зөвлөгөө өгдөг. Тэрнээс нь би ер нь зөв явж байгаа шатдаг. Хүмүүс ч нөө жоохон амжилттай гэж баардаал тий. Архитаас шоу цэнгийн их үзэлдэг. Би бол эсрэгээр ирээд аврагуулж ирээд аврах хүн ямар ах хэвтэй лээ. Тэр аврах хүн гэдэг нэрийг баталж харуулахын тулд би илүү их бэлтгэлээ шаргуу хийж шоу цэнгээс илүү бэлтгэлтэй цагийг зарцуулж улам их амжилтаа батлахын төлөө би бол маш том юм төлөвлөсөн байгаа. Одоо Мутайгаараа маш сайн мэргэжлийн талаанд амжилт үзүүлсэн байна. Жилээс 2 жилийн дараа олимпик талаанд руу орох гэж бодож байгаа. Хэрэгжүүлэх гээд хичээж байгаа, бэлтгэлээ сайн хийж байгаа. Яг хоо дутагдж байгаа зүйлийг бол үгийн тамирчин болгоно тэ санхүүгийн асуудал байнга тулгардаг. Гэхдээ би энэ дээр их харамсаад байхгүй. Ер нь яаж игээд хүмүүсийг болгоо зохицуулах юм бол заавал ардталт нь гарна. Мэдээж Монгол улс сангийн мэндийг хэвлэхий олон улсад гаргаад өөрөө ч гэсэн хэвлэхэд Монгол үний энэ бие бичлэг ямар агуу болохыг харуулахыг зордогтой. Тийм болохоор ямар ч саад бишэд тулгарсан би даун тулаад заавал өргөлтнө.